толгойг ярьсан болгоныг адалтгий. Оюу толгойг шүүмжилсэн болгоныг доромжилж чадвал хэрэг үүсгэж шоронд хийдэг, чадахгүй бол нийгэм тэмч болгодог байхгүй. Одоо манай залуучууд яг тэрний ард ингээд жигсаа зогсцоо. Одоо бат найрамдлыг, шижрийг, болормаг, жаргаланг будуу болгоно надулж байна. Ерөөсө тэгсээр ирсэн. Тийм технологитой. Гэрэн дээр ийм байгаа штэ. Хэрвээ хувь эзэмшигч одоо Монголын талтай бид нар эндээс одоо ашгаа авъя гэд шүүхэд хандах юм бол бүх өрөө бүх хүйтээгээ төлж дуусгаж авах гэж заасан байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар чадахгүй. Тий, одоо энэ нөхдүүдийг шоронд хийгээд ч барахгүй. Санжин мэр чи шоронд орсон шүү дээ. Албан тушаалаа ашиглан үндслэггүйгээр хөрөнгөчсөн гэдгээр шүүхээс ял авсан хүн шүү дээ. 2009 оны 8 сард заяа Никийн захирал даваа нэм өөрийнх нь багын найз тэднийхийг оюу толгойд шатхуун нийлүүлэх өндөр үнийн дүнтэй гэрээг хийлгсэн байгаа байхгүй. Тэгээ хэдхэн сарын дараа оюутлогын гэрээ батлагдж байгаа байхгүй. Эн чинь мэдээлэлд ойрхоноо далимдуулж эрх мэдлээ уруулан ашиглаж байгаа байхгүй юу. 4 тэрбум гаруй долларын. Энэ дээр ял идэлсэн шүү дээ. Хөрөнгөө хураалгасан шүү дээ. Одоо тэгээд өөрөө Ардын Баатар юм шиг баярт цогтч гисэн 3 зүйл ангиар эрх мэдэл албан тушаалаа ашигласан юугүйгээр хөрөнгөчсөн үндэслэгүйгээр гэсэн 3 зүйл ангиар бүх шатны шүүхээс 10 жил 5 жил ял авсан. Дараа нь дээд шүүхтэр 5 шүүгчээс 3 нарийн хийж одоо ярьж хэргийн цагаатгаагүй шүү. Одоо цаа чи өөрөө цагаатгсан гэж худлаа яриад байгаа. Анхан шатны шүүх рүү буцаасан. Анхан шатны шүүх тэрийг яллаад дахиад өгтөө зэрэг нийслэлийн прокурор яг нэг юм алтан бүгжтэй прокурор гэдэг шүү. Тэр чинь зүгээр хэрэгсэхгүй болгосон шүү. Өөрийгөө одоо цагаатгсан гэж ярьж байгаа байхгүй юу. Энэ мэтчлэн 2009 оноос хойш ой санамжинд болсон эдрээс судалсан хүмүүсийг төр хороонд оруулаагүй. Намайг оруулаагүй. Би энэ дэр амар гомдолтой байдаг. Одоо би ингээд ямар ч асуулт асуух үг хэлэх эрхгүй. Дээрээс нь над шиг сайн мэдж байгаа хүн байхгүй. Тэгж ярих юм бол хянан шалгах хороонд байгаа хүмүүс 2009 он гэхэд